Мөнгөний орлогын тайлангийн гадаад эдийн засгийн орчин болон төлбөрийн тэнцлийн хэсгийг товч танилцуулъя. Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөл өмнөхтэй харьцуулахад энэ онд 0.21 хувиар, эх онд 0.11 хувиар сайжирлаа. Америкийн нэгдсэн улсаас хэрэгжүүлж байгаа тарифын бодлогыг тойрсон тодорхой бус байдлууд харьцангуй буурч, зарим улсуудын хувьд тогтоосон тарифын түвшин анх зарлагдж байсан түвшнээс доогуур тогтохоор болж байгаа нь өсөлтийн төлөв сайжрахад гол нь нөлөөлж байна. Өсөлтийн төлөв инхүү сайжирсан хэдий ч эрдэс бүтээгдэхүүний үнийн хэлбэлзэл өндөр хэвээр байна. За төлбөрийн тэнцлийн хувьд оны 2 дугаар улирал 152 сая $, ашигтай, оны эхний хагас нийлбэр дүнгээр 450 сая $, алдагдaltaй гарсан. Нүүрсний экспортын үн жилийн 40% буурсан урсгал дансны алдагдлыг нэмэгдүүлж байгаа боловч нөгөө талаасаа арилжааны банкуудын гадаад зээл, бонд болон худалдааны зээлийн цэвэр ор хурсгал нь санхүүгийн дансны ор хурсгалыг тэтгэж валютын ор хурсгалыг дэмжиж байна.